За үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Зураач Баян Мөнхханд хүрэлцэн ирээд байна да. За би зураач ч юм биш л дээ. За та одоо ямар мэрэгчлээ хүн юм бэ? Би их сургуулийн физикийн ангид төгссөн. Тэгээд нарийнсан мэрэгжил Амар Фатуугийн онлайн физикч. Оо тийм үү. Та тэгээд одоо зураач биш. Тэгээ яаж явж байгаа зурагт ороод ирвэ? Гэхдээ яг нөгөө багасаа зураг зурх дуртай хоббитэй байсан. Тэгээд дээр үед социализмын үед бол ингээд Ленин, Брежнев, Цэдэн Балдар улс төрийн төвчөөныхан ингээд зурх сонирхолтой харан дагаар тэгэл эсвэл усан буддаг зарим үед оруулаад ингээд зурдаг байлаа. Тэгээд тэр сонирхол маань 86 онд 80 биш 84 онд юм байна. Гамбол тэгээд дүрслэх урлагийн дунд сургууль дүрслэх гэд манад чинь нэг байдаг. Тэндээс Гамбол багш ирээд өөрийнхөө 2 3 багш нартай ирээд тэгээд нэг хавар юм шалгаруулалт хийсэн. Тэгээд зарлал өгөөд 80 гаруй хүүхэд цуглаж ягаад шалгаруулалтанд орсон чинь тэнцээд ганцаараа тэнцсэн. Тэгээд яг тэн дээр ирээрээ одоо ингээд юу ягараа гэд манай сургуульд урилга өгөөд манай сургуульд суралцаарай гэд. Тэгээ би тэнд яв одоо өсөлтөө байсан л да үгэнд гэсэн харин манай одоо ихч нар болон тэгээд ойр дотны хүмүүс ерөөсөө ерөнхий боловсролын сургуулаа дүүрэг дараа нь тэгээд өөр мэрэгжлийг оол энэ төргээл тийм зөвлөмж өгөөл тэгэл би тэр үндсэндээ тэр Гамбол төгстэй нэг буудалд нэлээ ярьж уулзж байгаа л тэгээд очин барина гэснээр тэгж чадаагүй. Тэгэл очиж өрлгүүд тэгэл физикийн физикч болоод тэгэл явцсан юм л дээ. Тэгээд тэр явцдаа арангаад зураг зурж байла. Зурсан зургнуудаа зарим үед ч одоо тухайн үед зараал бас нэг хэдхэн төгрөгөөр тодорхой хэмжээний үнэлгээгээр зарж орлуулад зарим үед дурсгал болгож өгөөд одоо хүнсний гамбаа гэд биднээс их найз байсан. Тэрэнд би одоо тэрхийн цагаан нуур гэд нэг том хэмжээний тосон модгийн зургаан дурсгал найз явсны хуваар гэд дурсгал болгож өгчээлээ. Өөр тэгээд Лотон тэнгэр тэгээд чулуут хавцаал энэ төргээл олон зургнууд тэгэл морь мал оролцуулсан зургнууд байгалийн зургнууд ер нь ихэвчлэн тосон будгаар зураад ингээд тэрийг одоо хүмүүст худалдаанд энэ төр хүртэл гаргаж ингээд өгөөд ингээд явж байсан үе. Би таны одоо тэгээд энэ зургийн одоо энэ бүтээлүүд чи ер нь бол хэдэн жилийн бүтээгдэхүүн вэ? Одоо би энэ үзэсгэлэнд бол ерөнхийдөө нэг 70 гаруй 70-аад зураг бол фото дижитал хэлбэрээр тавья гэж бодож байгаа. Тэгэхдээ бас зарим их зургнуудыг одоо тавих шаардлагатай байна гэд манай гэр бүлийн хүний зүгээс бас ингэж тавихаар болчлоо. Тэгээд бас их зургнууд тавигдах нь цөөхөн үднэ. Тэгээд бас их зургнууд муу ялгаа авахгүй зах зээлийн нийгмийн үед бас зарж бордуулах гэж тэгэл явцдаг юм билээ. Тэгээд байж гэн. Тэгээд ер нь бол миний хувьд Баян-Хонгор аймагт амьдарч явах хугацаанд зурсан зураг тэгээд Арангаагаас байж байхдаа нэг үлдсэн зураг бас орсон. Бусад зургнууд бол үндсэндээ нэг 20 гаруй жилийн бүтээл бол тавигдж байгаа. Дижитал хэлбэрээр би өөрөө бол компьютер болон таблет гар утас захим платформ хэрэгслүүд дээр бол зураг зурх тэрийг орчин үеийн энэ комик урлагтай холбож зурх сонирхолтой хоббитэй байгаад энэ комик болон illustration зургнууд болон тэгээ манга урлаг энэ Японы тэр өндөр хөгжилтэй зургнуудыг сонирхож харж идэггээр тэрлүү бас хэлбиж захан зурх сонирхолтойгоор зурж байсан. Тэгээд ер нь зургаан башрын төлөхөд бол зургаан хадгалах
хүмүүст түгээх гэдэг бол тухайн хүн ямар ч зургийг өөрийн бүтээлийг хадгалах чадвартай байх, түүнийг бүтээл болгож түмэнд хүргэх, энэ бол тухайн хүний бас нэг онцлог юм болоо гэж боддог. Хүүхэд залуучууд бол өөрсдийнхөө бүтээлийг сайн ч болсон, муу ч болсон хадгалж байгаарай гэж захих байгаад байгаа. Тэгээд зургийг заавал нэг сайн зурхтай биш. Зургийг тухайн хүн өөрийн ертөнцөөр яаж харж байна, ямар өнцөг илэрхийлэх гэж байна гэдгийг гүйцээж зурсан бол өөрөөр зургаан дуусгасан гэж үзэж байгаа бол тэр түүний бүтээл, гайхалтай бүтээл байдаг. Тэгэхээр залуучууд хандж хэлэхэд бол өөрийнхөө хийсэн ямар ч бүтээлийг зурагч гэхгүй, ер нь нэг тавилга хийсэн ч эсвэл ямар нэгэн уран бүтээл бүр тэр битгээл одоо ингээд өөрийн чинь ингээд хийж байгаа энэ видео бичлэг, энэ жижиг богино хэмжээний одоо видео кино энэ төр бол үндсэндээ бүтээлэл болж байгаа. Тэгээд бүтээлийг бол хадгалж цаашд нь дамжуулж энэ мэтлэнгээр хийгэрэй гэдгийг залуу үедээ үр хөвгтүүдтэй ингэж нүдэрээ ингэж үзүүлж харуулж танилцуулах нь бол бас нэг биднээсийн үүрэг, дээрээс нь хүмүүс үлгэр жишээ авах болов гэсэн үндслэл байгаад байгаа. Тэгээд тийм байна. За одоо та ингэж 70 гаруй зургийг өөрийнхөө зургийнхаа үзэсгэлэнд оруулж байгаа. Тэгээд мэдээж уран бүтээлчгүй юм чи яг өөрийнхөө хамгийн нэг юм хайртай, хамгийн дуртай гоё зурагнаасаа нэрлээд тэр зургийг зурж байхад ямар сэтгэл төрж исэн гэдэг өөрийнхөө хайрладаг бүтээлүүдээсээ гоё хуваалцаач. За би бол бид түрүү хэлсэн зотон даав одоо болон дижитал хэлбэрээр таблетэн дээр, гар утсан дээр ингэж зурж байгаа зургнууд байгаа. Тэгтээ зэрэг ямар ч зургийг бол ямар ч материал дээр зурж болно. Тухайн хүний оюунаас гарч байгаа, бодол санаанаас урсан гарч ирж байгаа бас нэг эмоц, дээрээс нь тэр урлагийн одоо гайхамшигтай тэр мэдрэмж хөвөрчээдэг болох зэрэг үүнийг дэлгэцэн дээр буулгана гэдэг бол өөрөө яг энэ ертөнцийн чи өөрөө манай физикт үздэг орон зайтай гэж ярих боловч нарийнда бол Альберт Эйнштейнийхэр бол орон зайтай гэхээс илүү хавтгай, шугамн тэр битгээл одоо цаг хугацаа орон зай хоёр бол нэг зүйл утсан ч гэж нэрлэгддэг. Ерөөсөө бүх зүйл бол цаг хугацаагаар хэмжигддэг үү? Тийм учраас ганцхан хүнд мэдрэмж өгөх зүйл бол хавтгай дээр буусан зүйл айгүй сайн мэдрэмж өгч та хаана байна вэ? Юу хийж байна вэ? Хаана оршиж байна гэдгийг хавтгай дээр буусан дүрслэл, зураг, уран зохиол бол ялангуяа энэ зургийн дүрслэлийн энэ урлаг бол шууд илэрхийлж байдаг. Тийм учраас би одоо хэд хэдэн зураг энэ талаар бодож зурж байсан. За нэг гэвэл тэр хүн янз янз байх юм да. Би одоо жишээлбэл өөрөө ингээд манай гэр бүлийн хүн